Дэлхийн дулаарл Монголд хүүтнэр мэдрэгдэж, өвлийн цагаар хөл бөмбөгчөд дүрсэлдэж, цэцэрлэгийн жаалууд ганцхан өдөр цахимаар хичээллэж, гадаад харилцааны сайд, Японы хааны хатны биед хүрч, 60 гэдэг тоог зүгээр байлгадаггүй цуврал үргэлжилсэн 7 хоног байлаа. Өнгөрч буй 7 хоногт шок мэдээгээ устгачих, шок мэдээгээ алга болгочих гэж зарим нэг хүн шогтож нэг үзлээ, шоглох гэж ч үзлээ. Албат туслахуудаа яриулаад байгаа эргэтэн дарахтан эвертэн туйраатнуудад хэлчихье. Шок мэдээгээ устгах шог арга зам танд бүхэл надад ч байхгүй болсон. Цахим орчны цаг үе шүү гэдгийг сануулъя. Үндэ бол та өөрөө шогтоод байгаа болохоор бид шоолж байгаа шүү дээ. Жарын тоотой холбоотой цуврал адал явдал энэ удаа туул сэлб голын эрг орчмыг 60 сая долларын зээлээр тогтчуулах дуулианаар үргэлжиллээ. Монгол хүн 60 хүрээд ухаан орж 61-т үхэн 60 тэрбумын бичлэг, баярын 60 бутархай ном гих мэтээр 60-ын тоог зүгээр байлгадаггүй. Хүний өмнөөс хүнд 60 саяын сарны цэцэг илгээсэн гих сенсац дээр 60 сая долларын зээл ба цэцэг гэдэг дуулиан нэмэгдлээ. Сэлб голын 8 км эрэг тогтчуулж, амарч, зугаалах, орчин бүрдүүлж, урсад зурсгалыг нэмж, агаар чигшүүлэх төсөл үр ашигтай боловч хүнд бэрх цагт өрн дээр үр тавихыг олон нийт эсэргүүцлээ. Өртөө айл нэмж үр тавиад өрөөндөө цэцэг ургуулж, агаар чигшүүлэгч авахгүйтэй адил хэрэг болсон. Олонний танил цэцгээр 3.1 тэрбумын цалин хүлстэй хятадын 60 сая долларын зээлээр явуулах төсөл удирдуулахыг хүссэнгүй. Цэцэг хортой шартай, дайчин шаргуу, мэдлэг боловсролын хувьд гологдохгүй. Хор шарандаа шүд зүүн сайн ажиллах байсан ч болох юм. Сэлб голоо сайхан болгоё л гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр одоо нэг тийм мөнгө төгрөг хуваарлцсан гинлээ зохион байгуулалт их дайрж байгаа шүү дээ. Гагцхүү хотын даргын тойрог дээр саналын хуудасны зураг авч хууль зөрчөөд 10 саяар торгоно гэвэл майшүү гэж Монгол салаавч гаргасныхаа хариуд том төслийн төсөл удирдагчаар тохон томилогдсон нь олонний дургуутслыг хүргэсэн. Салаавч гаргасан тэр гараараа дарга нарын будаатай хуурга иддэг, эсэргүүцлээ арилжиж, эдийн засаг өөдлөхн гэж 180 хэм иргэн магтдаг гэх мэт солигддог зураг шиг аашааг нь олон түмэнд таалагдсангүй. Ингэж ажилтгүй юм. PR ингэж хийдгүй юм. Хогчин заа юу. Үүлээ идэл та нар. Өчнөө зүйлүүдийг бидэрт дэвтсэн. Одоо бүх зүйлийг шилэн болгох. Үгүй бол хийдгээ хийн шүү үргэлжлүүлэн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах Монгол Ардын намын бүлэг төсөл дэмжихээс татгалзаж хотын дарга төсвөө татан авахар болсны дараа цэцэг талбай дээр цуглая, алалцснаа гэж постлсон авах болохоор магтаж, өгөх болохоор муулдаг, үзэл бодлын бус өгөө авааны солигддог зураг мэт аашаагийг нь илчлэнэ. Ам алдвал барьж болдоггүй. Салаавч гаргавал буцааж болдоггүй. Цэцэг шиг олон дагагчгүй, салаавч гаргадаггүй ч төсөл удирдах мэдлэг чадвартай залуучууд, бүсгүйчүүд гомдолтойгээд үлдэж байна. Нөгөө талаар цэцэг олонний танил учраас анхаарал татсан болохоос бус эзнээ олоогүй томилгоо мянгаараа, байгаа оноогүй үрзэл сая саяараа байгаа. Зөвхөн цэцгийн буруу гэхээс илүү хотын даргатаа, хотын иргэд итгэхгүй байна. Улаанбаатарын төгжрлийг тэр бомтон Билл Гейтс, Уоррен Баффет ирээч бууруулж чадахгүй. Та нар өөрсдөө голоо тогтчуул гэх мэт үг хэллэг өргөн олныг улам өдөөн цухалдуулдаг. Одоо яг энэ нөхцөл байдал дээр Билл Гейтсийг аваад тэр Уоррен Баффетийг аваад тэр дэлхийн номчуудыг авчираад энийг янзлахвал амжихгүй. Манайхаас хизээ хідэн төгрөг хулгайлагдсан бэ? Бид яг сайн мэдэхгүй байна л да. Та нар яг яс нарыг мэдэж байна уу? Яг ийм асуултыг Монголын тал нүүрсний хулгайн тухайд Хятадд хандан тавьж байна. 40 их 80 төгрөгийн 6-аас 7 сая тонн нүүрс хулгайлагдсан байх бодит боломж мэдээж маш бага. Том тоо ярьж төөрхөөс илүүтэйгээр тодорхой баримт үннийг хэлж өгнө. Алдсан хүн 15-тай, авсан хүн 1-5-тай үлгэр хизээ хинээс хаана хэлсэн бэ? Хар нүүрсний том асуудал цагаан захтай том хүмүүстэй л холбогддог. 9 жилийн өмнө 2013 онд нүүрсний экспортод хулгай нүүрслэнийг илрүүлсэн боловч хинч гин зэм хүлээлгүй өнгөрсөн нь өнөөдрийн хэрэг явдлын их үндэс. Улсын хурлын гишүүн Ажнай химээх 4 хүлтэй хурдан морвиш 2 хүлтэй хүн Бат Эрдэнэ төлөөлөл удирдах зөвлөлийн дараагаар эзэн суусан орон нутгийн өмчөд 5 толгой компаниас өөрийнх нь хувийн 5 толгой трансийн экспортлохоор авсан нүүрс хилээр гаргасан нүүрс хоорондоо зөрүүтэй. Бат Эрдэнийн нэг халааснаас авсан нүүрс нөгөө хармаанд нь орохдоо 283 мянган тонноор зөрсөн.
Төр засаг хууль хяналтынхны ажлын хэсэг 2010-аас 2012 онд нүүрс тээврийн 3800 машин улсын хилээр хоосон нэвтэрснийг аль 2013 онд тогтоосон ч улсын ерөнхий прокурор хэрэгсэхгүй болгосон. Бүртгэлд оруулахгүй нүүрс гаргахаа нүүрс өшөглөн гэдэг юм байна. Бөмбөг шиг тооноор нүүрс өшөглөж үр дагаварт нь монголчуудын аваагүй татварын орлогоор гол алдсан гэсэн үг. Бат Эрдэнэ сайхан сонд ярилцлага өгөхдөө хүн хүнийхээ сайн сайхныг л олж харах хэрэгтэй. Монголчууд атгсан шагаа шиг эвтэй байх ёстой гэх мэтээр сургаал айлтгахын хамт өөрийнхөө компаниас өөрөө хулгайлна гэж юу байх вэ гэх мэтээр өөрийгөө өмөрсөн байна. Өөрийнхөө имийг өөрөө хулгайлсан эсэх тухайд биш, татвар төлөөгүй, эдийн засагт бүртгэгдээгүй, улсад сохор зоосны орлогогүйгээр алдагдсан нүүрсний талаар сүхэж байна. Монгол ардын намын нүүрс, ардчилсан намын ч нүүрс гэж байхгүй. Монголын хар нүүрсэл гэж байгаа. Нам нь улаан цагаан байх нь хамаагүй. Муур ямар ч өнгөтэй бай, хулганд барих нь чухал гэдэг шиг аль ч намын хинч бай, татвараа төлөхгүй, улсад сохор зоосны орлого нэмэхгүйгээр нүүрс экспортлж болохгүй. Нийслэл зөвшөөрлөхгүй 8 портер нүүрс оруулах гэж байгаад баригдаж хураагдаж байхад Хятадд 283 мянган тонныг яагаад нууж хааж гаргах эрхтэй байх ёстой вэ? Автомашин дотор манай парламентын нэр бүхий гишүүд холбогдсон байна. Ажиасар мэсгэлэг. Улсын мөнгөний бодлогыг хилцэж байхад Баян хонгорын малчтын зээлийг хөнгөлөх мөнгөний бодлого байх уу гэж мөнгөний талаар гинхэн бодлогоширч улсын хурлын танин мэдхүйн дамжаанд сууж байгаа Адиас сүрэн гэж эмэгтэй бий. Нүүрс тээврийн нэг биш 5 компанитай Тэнгэрийн Транс Групп, Улган Сар Транс, Топ Транс, Сан тээвэр гэх мэт Хятадтай хамтарсан компаниудтай Адиас сүрэнд нүүрс тээврийн Си зөвшөөрөл олгохдоо $100 мянган авилга авсан гэх хэрэгээр авто тээврийн үндэсний төвийн 3 түвшмэл мөрдөн байцаагтаж орон шоронгоор явж байгаа бол мань бүсгүй харин мөнгөний талаар бодлогоширсан шиг ордон хаваар суусан хിവэрэл байна. Улсын хурал дахь ардчилсан намын тамгагүй боловч өрөөтөө үлдсэн Ганбат аргатай бүлэг биш хэсэг нүүрсний хулгайг илрүүл гэж питон үтгэхэд Адиас сүрэн нухацтай царай гарган яг ард нь найрал дуучин мэт тоглосон шинжгүй зогсож байх жишээтэй. Эх орноо батлан хамгаалагчид айчин бий. Өргөсөн тангаргаасан Ницуас төрийн хууль ёсны сэрлэл хүлээн. Улсын хуралд Монгол ардын намаас сонгогдсон сэргэлэн генералын сэргэлэн түүхч анхаарал татдаг. 1989 оноос хойш 30 гаруй жил Хилийн цэрэгт албахаасан ч 3 жил шал өөр газарт ажилласан. Хилийн цэргийн командлагч хил хамгаалах ерөнхий газрын дарга сэргэлэн нүүрсний хулгай эд гаарч байсан 2013-аас 2016 онд Хятадын Чинхуа группийн хөрөнгө оруулалттай Empire Gas буюу Хийн эзэнт гүрэн хэмээх утга бүхий нэртэй компани ерөнхий захирлаар ажиллажээ. Монголын Хилийн цэргийн жанжны удирдсан Empire Gas компани төлөөлөл удирдах зөвлөл дундад улсын иргэн Зов Шинхуа, Шүүвэ Хуа, Ванхуй болон Элбэг доржийн хар багын найз Отгонбаатар нараас бүрдэж байжээ. Хилийн цэргийн генералын толгоолсон компани MCS-ийн Petrol Limited компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Монголын Хилийн цэргийн жанжин Хятадын компанийг удирдах байхад хил хамгаалах ерөнхий газрын ажилтан мэдээлэл устгасан асуудал таарч гарав гэдэг асуулт өөрөө хариулт нэхэж байна. Хил манах тангараг өргөсөн хүн хилээр нүүрс гаргадаг Хятадын компанийг 3 жил удирдаад эргээд Хилийн цэргийн командлагч болсныг ашиг сонирхол гэхгүй юм бол өөр юуг ашиг сонирхол гэх вэ? Манай чи хэн манах юм бэ гэдэг асуулт ч эндээс ургаж гарна. Миний цэргийн дээдс бол өнөөдөр хүртээсэн зарлиг хүчинтэй байна. Нийслэлд хүүтний эрч хിവэрээ 7 хоног гэрэл цахилгаан хязгаарлах хэмжээнд хүрч улаан гэрэл асныг сануулж байгаа Чойжилсрын сайд баруун бүсийн эрчим хүчний системийн дараагаар томилсон Баттулгыг бүх гэдг нь гүтгэлэг, мэрэгжлийг нь бол мэдэхгүй гэж мэдгдлээ. Бүхий малгай өмссөн зурагтай хүнийг бүх гэх нь гүтгэлэг мөн үү? Олимпизмын сайд цагийг эзэлсэн эксхэтэн англи орос хэлтэй Бат Эрдэнэ улсын хурлын гишүүн Богд Зонхвын хөшөөг санаачлагч Цэрэн Пунцаг хотын дарга Сумьяазар нарыг бүх гэж хэлвэл гүтгэлэгт тооцогдох уу? Улсын цолтой хүнийг бүх гэх нь гүтгэлэг биш бол аймгийн цолтой хүнийг бүх гэх нь гүтгэлэг мөн. Сумын зааныг бүх гэх нь доромжлол болох уу? Сайд Чойжилсрэн Баттулгын Увс аймгийн заан болсон амжилтыг
бүх хорхоотныхоо хувьд хүлээн зөвшөөрдөггүй юм уу? За ямар ч байсан эрчим хүчний сайд аймгийн зам Баттулгыг бүх биш гэдгийг мэдэж байгаа боловч мэрэгчлийг нь мэдэхгүйгээр баруун бүсийн эрчим хүчний системийн дараагаар тавьснаа өөрөө хүлээн зөвшөөрлөө. Ямар байдлаар ер нь томилох болсон юм? Сонгон шалгаруулалт нь юу вэ? За эхний ээлжинд энэ асуудлыг өөрөө үүсгэдэггүй байх шаардлагатай байна. Системийн бэлэн байдлыг хангадаг шаардлагатай байна. Сэтгэл зүрхтэй хүн хэрэгтэй байна. Баттулга нь инженер биш боловч зүтгэлтэй ажиллаж байхаас ийхгүй махлагжинтэй гэр орондоо гэрэлж хийдингээ олон жил сольсон нүр их туршлагатай цахилгаан гүйлийн талаар мэдэхгүй байж болох ч цахилгаан мөнхөө арсланг мэддэг 40 нас шахсан хойноо хувийн сургуулийг шал өөр мэрэгчлэрч гисэн бярдаж мордоо төгсчихсөн намтартай. Тэрбээр бүх гэдэг гүтгэлэгт өртсөн ч эмзэглэхээргүй хүн. Бүх биш бөгөөд бүх. Сайдад мэрэгчлээ хэрэглэхгүйгээр инженеруудыг удирдахаар болоод байна.